Сэлбэдэдтийн нөлөөлөгдсөн нийт 158 газрын 2206 нэгж талбар нөлөөлөгдсөн байж байгаа. За үүнээс бид нар одоо яг энэ 6 буудал дээр буюу энэ Сэлбэдэдтийн одоо үйлчлэгийн төвийг одоо нэгдсэн байдлаар бид жирэгдээ ойр ажиллахаар ирж ажиллаж байна. Сар 5-6 хоногийн хугацаанд бид нар газар чөлөөлтийн бэлтгэл үе шат буюу нийгмийн эдийн засгийн судалгаа иргэдээс бас мөн тухайн төслийг дэмжиж гинэ үү гэдэг санал асуулгыг асуусан байж байгаа. За үүн дээр болохоор 1507 буюу нийт нөлөөлөгдсөн иргэдийн 68.3% нь одоо өнөөдрийн байдлаар судалгаанд хамрагдсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96.6% нь одоо энэ төслийг дэмжиж гинэ гэсэн саналаа илэрхийлсэн байж байгаа. Тэгээд дэмжсэн иргэдийн хөрөнгөний үнэлгээ хийх ажлыг худалдаа авах ажиллагааны газраас тендер шалгарсан үнэлгээний компаниудаар хийх одоо ажил манаас зохион байгуулагдж байна. Бид одоо 1300 гаруй айлаар одоо орж нэг үрчлэн эд хөрөнгөний тоолох хэмжил үзлэгийг хийцэн. Эхнээсээ бид хөрөнгөний үнэлгээний тайлангууд маань эрсдэн тоол өгдүүлээд бид эхний 50 иргэнтэйг одоо ингээд өнөөдрийн байдлаар зөвшөлтсөд асуудлын шийдэ байж байна. Одоо бид нар иргэдтэй уулзсан кабинууд бэлтгэсэн байж байгаа. Одоо тухайн газрын өвч хийцэнтэй уулзалтаа хийгээд санал асуулгуул нийгмийн эдийн засгийн судалгаа авч байгаа. Сайн байцгаана. За аль дүүргийн хүн блэ? Танилцаад бол яг анх юу ахтан л танилцсан. Тэгээ энийг бол дэмжиж байгаа. Дэмжлгүй яах вэ? За өнөөдөр та хөрөнгөний үнэлгээтэйгээ одоо бид ингээ мэрэгжлийн хөрөнгөний үнэлгээний компаниар ингээ тайлангийн газар дээр хэмжилтийн нийлгээд үнэлгээнийх нь тайлангийг иргэнд нэг үрчлэн танилцуулдаг. Яагаад энийг танилцуулж байгаа нөхөн хувийн нууц өөрийнх нь нийт хөрөнгө байгаа учраас нэг үрчлэн ингээ манай өрөө бичлэгтэй дуурайгаартай энийг үрчлэн ингэж ирэндээ танилцуулдаг. Та сая танилцаад энэ хөрөнгөний үнэлгээгээр нь бол зөвшөөрж байна уу? Зөвшөөрж байна. Бас нэлээд өндөр юу сайхан болсон байна. Манайх чинь болохоор чинь 603. Айцонго том талбар. Энэ авийн иргэдийн бас нэг юм ялгамжтай нэг асуудал байгаа нэх вэ? Айлын газрын одны нь бол ихвчлэн 350-аас 400 м2 газартай айл ихвчлэн байгаад байгаа. Ягаад бол олон жил болсон болохоор хашаага таллаа туваацсан ч гэдэг юм асуудал байгаа. Энэ иргэний хувьд бол харьцангуй бас том газартай учраас бас би газар зайж хувааж өргөө. Ерөөсөө ингээд бол ноод байднаас ихтэй тийм газар байна. Нийгмийн эдийн засгийн судалгаа санал асуулга авч ирнэ гэж байна. Энэ дэр бэлэн мөнгөөр орон сууцаараа гэдэг ийм санал асуулга явж байгаа байхгүй. Ер нь судалгаанд оролцсон иргэдийн 78% нь одоо юу гэж байна? Бэлэн мөнгөөр асуудлаа шийдээ. 22% нь орон сууцны асуудлын хувьд одоо ингээд солих юм саналтай байна гэсэн саналаа илэрхийлсэн. Мэдээж аж ахуйн нэгжүүд энэ төсөлд яаж хамрагдах вэ? Зураг төсөлтөд яаж уялдах вэ гэдэг ийм асуудлууд байж байгаа учраас тэр бүгдийг нь суулгаад нийслэлийн засаг даргын захимжаар байгуулсан ажлын хэсэг гэж байгаа. Номын жимэг дараагаар гаргахлуулсан. Тэр ажлын хэсэг дээр бид одоо тогтмол одоо энэ гарч байгаа процесс дээр гарч байгаа асуудал болгоныг нэг үрчлээ орж шийдүүлээд танилцуулаа явж байгаа. Одоо энэ төвийн нөлөөлөлтөрсөн иргэд маань заавалчуд улсын бүртгэлтэй холбоотой ингээд бухимдаад асуудал үүсээд Сүхбаатар дүүрэг рүүгээ энэчээс замын бөглөөнөөр буцаад ирэх мэрх юм асуудал одоо байхгүй. Энд энэ хоёр улсын бүртгэгчтэйгээ уулзаад дорн нэргэж байна. Хөрөнгөний үнэлгээний компаниудаа ингээд байрлуулсан байж байгаа. 100 опс нь бол төвд байдаг. Бид энэ компаниас юу гэж хүсэж байгаа нөхөр та директор ойр ажиллаач. Манай цэг дээр ингээд нэг салбараа ингээд байгаад энэ чинь сууж ажиллаач гэгээд хүсэл тавиад одоо энэ чинь сууж байгаа. Өөрөөс маш энгийн тухайн орны иргэний үнэлэх тэгээд дээр нь газрын үйл хөдлөлийн гэрчлэгээ, дээр нь байгаа үйл хөдлөлийн төрөнгийн гэрчлэгээ ийм л юм шаардж байгаа. Тэгээд энэс бус асуудал буюу хөрөнгөний үнэлгээг тайланд үнэлгээ гаргах баталгаажуулах ажил нь хөрөнгөний үнэлгээний компани очиж газар дээр нь очиж чинь манай газар засгийн улс шаардлагатай байгаа одоо бичгүүрээр хуулбарлаа авчиж чинь тэгээд асуудал нь бол ерөнхийдөө бэлэн болчихлоо гэсэн үг. Сэлбэдэдтийн хүрээнд одоо газарт орж байгаа газрыг байраар солих энэ ажил ингээд зохион байгуулж чадвал одоо иргэд бид бүгд сэтгэл хангалуун байгаа. Агаарын бохирдол багч гисэн буурна, багаар барахгүй буурна. Дээрээс нь энэ төвжирэл одоо бас нэлээд саарна. Бас энэ хоёр асуудал бол бас хамт шийдэгдэнэ гэх бас их чинь бас тэгж бодож байгаа юм. Гол нь одоо энэ байгаа амжиргаанаас дордуулахгүй дээрдүүлэх ийм нөхцөлтөөр одоо бид нар энэ газрыг бас солилцох ийм үйлчлэг өрөмжөнд одоо иргэд болон их чинь сэтгэл хангалуун байгаа.